Сайн байцгаана уу? Нүрэ бодангаа юм ярьцгаая. Би өнөөдөр юу ярихыг хүссэн бэ гэвэл миний seasonal depression тийм ээ. Чи зүг сонслоо. Яагаад ч юм ингээд өдрөс салхитахаар миний сэтгэл санаа дагаад нэг тийм сонирн болчдөг за. Ер нь тэр айгуу сонио би бас тэрэндээ айгуу дургүй байж. Бүр ингээд цаанаасаа л за готрхгүй юм шүү гэж жаад шал тэнийг юм дээр готардаг за. Бүр шал тэнийг юм дээр. Жишээ нь би ингээд өмнөх өвөл яаж гутарсан санаад байгаа байхгүй. Би өмнөх өвөл нь шүү дээ. Яг 11 сар болж байхад би яагаад ийм хөрхөн биш юм бэ гэж гутарсан. Тэр нь болохоор ингээд би яагаад бодоггүй юм бэ? Яагаад би ингээд арьсаа арчлаад тахад ингээд явдггүй юм бэ? Арьсаа угаадах чинь ингээд явдггүй юм бэ? Битгэн угаадах чинь миний арьс юм байгаа юм бэ? За тэгээ хавар болсон чи дахиад өөр мэдгүй нэлж байгаа юм заяа. Тэр нь болохоор би яагаад юу ч хийдгүй юм бэ? Би ингээд ажил гэж явж ийсэн аа. Гинт тэрэндээ айгу готраад эхэлчихдэг за. Би ер нь яагаад ингэ сургалтанд явдаг юм бол те би ингэ дуртай бүжгэндээ явмаар байна. Би сэлмээр байна. Би ингэ өөрийгөө хөгжүүлмээр байна. Би ингэ те хипхоп бүжиг сурмаар байна. Тэгээ нэг тиймэрхүү юмнаас стресстэй. Миний праймерууд маань дуусч эхэлж байна. Энэ бол бүр дууссан нэг сайхан хайчлнаа. Тэгээ одоо юу гэж готраад байгаа вэ гэхлээр би ерөөсөө өөрийгөө олоогүй юм байна гэж готарч байгаа за. Би ерөөсөө өөрийгөө олоогүй өөрийгөө таньж мэдээгүй байгаа юм байна. Би ер нь ингээд нэг тийм шин алхам, шин зүйлс хийх ёстой юм байна. Тэгээ тэрний өмнө сая намар би юу гэж гутарсан бэ гэхлээр би улиралтай зав байна. Гутарлууд нь. Би ерөөсөө ингээд гэрийнхандаа цаг гаргаж чадахгүй байна тий. Би ингээд юм л албал ажил эсвэл ингээд гарлаа орлоо эсвэл ингээд тий аялалд явлаа мавлаа гэл би ингээд гэрийнхнийгаа орхитуулаад байна. Би ерөөсөө гэрийнхандаа юм гой орон зайг нь өгч чадахгүй байна гэж би тэгж гутарсан да. Одоо өвөл болсон чи ингээд би өөрийгөө олж чадахгүй байна гэж гутар. Тэгээ айгүй нэг энэ гутарлууд нь тэгээд нэг тийм удаа үргэлжлэхгүй заа. Нэг шүнэндээ ихэнхдээ ингээд нэг 23 цаг бодоол. Тэгээ өглөө ингээ зүг зүгээр заа. Тэгэл дахиад шүн болгон дахиад бодоол ивё. Гутрал гэснээс бас нэг юм санчлаа. Би нэг за хамгийн сүүл хийсэн юм дээ 2 3 жилийн өмнө юм уу? Бас айгүй л завгүй л ажилд хуваартай байдаг гэсэн завгүй ажиллаа л тэгэл юм хийгээл. Тэгээд ингэж байж идэл би ингээд нэг үнтэй болцдог болгоо. Тэгэнгუთ миний ингээд тэ ажиллаа хийн. Тэгээд давхар бас нэг өөр ажил хийн. Найс нөхдөд хоолцсон гэр бүлтэй цаг зарцуулна. Дахиад нэг үнтэй ингээд болцох цаг гаргах ингээд. Тэгэнгуთ энэ дундаас юу хасагдсан бэ? Миний нойр хасагдсан. Тэгэл би ингээл бүх хүнд цаг цав гаргах гал тэ за найзуудтай хайртай чи ингээд өстө заавал цаг цав гаргаж уулзсан за гэрийнхнийгаа өстө заавал ингээд ахсан сайн ингээд гаргана тэ эсвэл ингээд хоолунд хийж өгөн ингэн тэгнэ гэртээ ингэн тэгнэ тэ ингээл өнтмөөс орлого хэрэгтэй гарч орохын тулд мөнгө хэрэгтэй за тэгэл ингээд ажлаа дараа тийм хийн ийм хийн ажлаа дундурч гисэн ийм ахсан сайн ийм хийн гэд тэгээд давхар ингээд хүнтэй болцоход надад бүр амар тийм pressure буюу тийм тармд өгчээсэн за ялчгүй ингээд энэ олон зүйлийнхаа ингээд нэг нь хайх хэрэгтэй болонгууд тэгээд ажиллаа хийхээр ажиллаа ажиллахгүй зөө. Тэгээд гэр бүлийнхнийгаа айлтай шүү. Тэгээд ингээд найз нөхдөйгөө бас те ингээд нэг таа нэг уулзч гарын марийн нүггүй мүггүй гэд. Би гинт тэр дарамтыг сая санал. Тэгээд би ингээд бүгдэнд нь цаг зав гаргах гад амар хичээсний юу үгүй болсон бэ? Миний нойр үгүй болсон. За тэгээд хүн ингээд нойрг яваад тахаар тэг гонигтай нойргүй хүн бүр цаанаас л гонигтай бүр өлссөн үнээс илүү гонигтай. Тэгээд тэр хүнтэйгээ уулзаад удаачгүй хаягдсан. Тэгээ уусаа яг хаягдсан гэхэд of course ойлгомжтой би үнэхээр завгүй байсан. Нөгөө талд ч ихсэн бас завгүй байсан. Тэгээд надад яг тэгж хэлсэн аахгүй тэр яг миний толгойд үлдсэн заяа. Яагаад гэсэн бэ гэхээр би ингээд чамтай байханд бол чам шиг 2 ажил хийж иж чиний энэ завгүй хуваарийг болиулж иж би чамтай хамт байх юм байна. Гэтэ би чам шиг тэгж чадахгүй. Би чам шиг ингээд бүх зүйл цаг гаргаад явж чадахгүй. Уучлаарай гэд тэгж хаягдсан байт юм. Яг хөө гэхдээ энэ дээр бол би өөртөө л буруу өгч байгаа нэгдүгээр цаа. Ер нь бол тэгэл заавал ингээл бүх юм цаг гарах гал заавал илүү орлоготой байх гал те бүр ингээл нэг би чадна гэсэн хүн явж байгаад тиймэрхүү юм болж байгаа байхгүй. Угаасаа тэгэл тэр үед ингээл нойроо хугслал эхлэнгууд миний тэгэл гоо сайханч будаа болж байгаа юм. Ажлын бүтээмжч будаа болж байгаа юм. Тэгэл ингээл найзуудтайгаа ч юм уу гэр бүлтэйг хүртэл гарч ирахад би бүр байнгын юм нойрмог хаяа би бүр ингээд шүн машинаа барьж чадахгүй за. Нойр өрөөд ингээд толгой бөхөлцөөд тэгээд дуудлагын жолооч маллаач дуудаж тэгж явдаг заа. Тэгэхгүй бол үнэхээр ч чадахгүй байгаа юм чаа. Тэгэл ингээл амар их энержи дринк мэринг гоож тэгжээс нэг сэрүүн бижиж бас ингээд халтураар орж ирсэн ажиллаж нэг гэртээ хийж мэддэг заа. Тэгмүүд ингээд үнэхээр барахгүй байгаа байхгүй.
Тэгэл бааса бүгд харсан л ахaltaа ингээл маа найзууд ч гэсэн гэр бүлийнхэн ч гэсэн тухайд болж ирсэн хүмүүс маань ч гэсэн ингээд энэ хөөх явдаг бүр нойрг өглөө. Би тэгээ баг тэр үеэс хойш л өөртөө айгу цаг гаргадаг болсон. Заавал нэг хагас бүтэн санийхаа нэгийг үлдээж сайхан амартай тий. Массажинд ормоор л орчдог, унтмаар л унтчихдаг. Эсвэл гадуур зүгээр л ганцаараа гоё дими тэмэрэл тэнцдэг. Яг тийм болсон. Тэгээд өөртөө цаг гаргах бүр үнэхээр гоё заа яг юм ганцаараа хэний ч яриаг сонсохгүй тий. Хинтэй ч хамт биш яг ингээл өөр өөрөөгөө сонсоод тэнгэр рүү хараад би яг сая 5 дахь тэгсэн аахгүй сая 5 дахь амарсан штэ хэдүүлээ. Тэгээд би 5 дахь очиж гисэн газар руу очиж хоол идээд очиж гисэн газар руу очиж зармаг идээд тэгээ гадаа гудамжинд зүгээр л алхаад тэнгэр рүү хараад надад бүр амар кайфтайсэн. Бүр үнэхээр кайфтай. За бүр дэлгүрхсээс лүү кайфтайсэн надад тэр маань. Тэгээ би яг нэг яг 7 хоног бүр хагасан биш гисэн ядаж сартаа нэг юм уу 2 удаа гоё ингээл массажинд аваад спад орж морол тий өөрөө бас шагнаж оруулж байгаа. Хим сүдэр зай билгээс авсан чинь надад ерөөсөө таарахгүй. За одоо явах тэгээд автивч дүрхээ та. Тэгээ би тэндээс юу ойлгосон бэ гэхэлэр хүн ер нь тий өөрийгөө хайрлахгүй яаж бус түүнийг хайрлах гэдэг юм. Яаж тий гэр бүлээ найз нөхдөд хайрлах гэдэг юм. Би яг тэндээс тэрийг амар зайлгасан аахгүй би ингээд өөртөө хайргүй ээжж бус түнд нэг хайр майр зарлаад тий. Тэгээ би айгуу тийм people pleaser гэдгээ тэндээс би амар зайлгасан аахгүй би ер нь яг тийм юм байна гэд заавал ингээл бүх хүнд таалагдах гээл тий. Гэл гэр бүлийнхэндээ найз нөхөддөө за тэгэл бүгд ч уулзч байгаа юм дээ ч юм уу бүр people pleaser-ийнхаа бүр дээд төвшөнд очиж надад санагдсан. За тухайд би одоо ихтэй өөрийгөө people pleaser байхаа болсон гэж бол хэлж чадахгүй угаасаа худлаа заяа. Яг өмнөхөө бодвол арай дээр болсон. Гэхдээ л бас байдаг. Би яас ингэж юмд үгүй гжилж чаддгүй. Тэгээ тэгж амар хөвдгөө амтнууд тэгж ууралж чаддгүй. За тэр бод үнэхээр бас нэг бодлын миний сул талуудын нэг зүгээр үгүй ээлж юм дээр за гэдэг өөртөө ингэж төв орочж байгаа байхгүй. Би одоо харин нэг гоё юмд явъя гэж бодоод байгаа. Бие хөдөлгөөд те. Тэг хүн яг ингэж бие айгуу сайн хөдлөд одоо спортоор хичээлдэг ч юм уу бүжгэлдэг ч юм уу те. За эсвэл бүр ажлаа тараад алхахдаг ч юм уу. Тийм үедээ ер нь айгуу happy байдаг гэж тэр бүр яг үнэн за. Бүр үнэхээр үнэн. Тэгээ би нэг гоё бүжгээ сургалтанд явъя гэж бодож байгаа. Уг нь балет дээр явъя гэсэн чи бас бодсон чи амар залах урч. Балетын сургалтанд нэг сонголт ч дээр сонголт. Энэ бүр солиодог контор за энэ нөгөө майлд оруулж ирж байгаа heroin make гэд тэг би энэ контортой уйлж үтсэн үнэхээр буудгүй юм байлээ. Яг хоо жоохон драматик ингээд те маскара энэ төр уйлуулъя гэж бодож байвал зүгээр энгийн контор ч юм маскара төрхснээр яг тэг энэ бол үнэхээр уйлсан ч арилдахгүй юм билээ шүү. Миний гадаа ачуу зуршлаа энэ ч те. Тэг миний нэг аавштай тал юу вэ гэхлээр нэг аавштай үгүй юу бас би ганцаараа байж сурсан төрлийн хүн ер нь нэг тэгж амар ганцаардаа дэдэггүй. Тэг ганцаараа кино үзэж ганцаараа дэргүүрээс ганцаараа хоолунд идээд сайхан гудамжаар зүгээр алхах дуртай. Тэр нь ч надад айгүй кайфтай байдаг. Гэхдээ магадгүй бас юу яаж магадгүй л бүр ингээд би ч одоо ингээд 365 өдөр ганцаараа байгаад байгаа байхгүй шүү дээ тий. Яг нэг ийм 7 хоногийн нэг өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу ганцаараа хаад надад бүр кайфтай. За өсвөл аимшигтай байна. Сарвуусаа наагаад юу ярьж ийснаа ч мартчихлаа. Юунаас явж илаа. За өнгөрсөн. Тэгээд бодлот маань нэг иймэрхүү болсон байна. Тэгээд би өнөөдөр гэрте байгаа дээрээ нэг рeel ч юм уу эсвэл нэг төвчлэг хий гэж утсан байхгүй. Тэгээд нүрэ бодлоо. Тийм халтарч болцсон санагдаад байгаа юм. Эсвэл зүгээр манай өнөг гэрэл муухан болоо. Тэгтээ баярлаа.